байгууллагын менежментээр дагж ажилладаг. Дээрээс нь Microsoft жишг бодлын програмыг бол хийсэн байгаа. 13 жилийн туршид яг жижиг бодлын салбарын IT-ийн чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай байгаа. За үн тогтоох маш олон аргууд байдаг. Ерөнхийдөө яг нарийн хариул бараг 20 орчим арга байгаа. Тэгээд хамгийн түрүүнд ашиглагдах нь яг бараг зардал суурьсан үн гэж болж байна. Өрсөлдөгчөд суурьсан үн гэж байна. Зах зээлийн байшид суурьсан үн гаргаж болж байна, тийм. За эсвэл нөгөө хэрэгжийн одоо value based буюу одоо үнцэн суурьсан ч гэх юм уу. Маш олон аргууд байдаг. За тэгээд яг үнийг тогтоохдоо энэ аргуудаас аль нэгийг нь бол дангаар нь бол ашиглахгүй. Дээрээс хэд хэдэн аргуудыг ерөнхийдөө хослуулж ижиг тогтоодог байгаа. Манайхны хэд бол яг нэг гаргадаг нэг том алдаа бол яаж юм гэхээр ихэд бол дийлэхтэй бол нөгөө өсөлтөгчд суурьсан үн гэдэг юм маш их гаргадаг. Тэгээд манай өсөлтөгч ямар үнэтэй байна гэдгийг хараад тэгээд дуурайгаа явчихдаг. Яг манай өсөлтөгч нь хинбэ гэдгийг гэж бас манай хажууд талд буудал баригдсан бол тэр манай өсөлтөгч гэж үзэл тэгээд явчихдаг. Тэнгүүт нь одоо яг бидний өөрийн хэрэглэжийн сегмент гэж юу те хэн зориулж одоо тэр одоо буудлаа нээж байгаа хинээс орлого олох гэдэг гэдгээс хамаарахгүйгээр өсөлтөгч суурьсан үнийг л шууд одоо муухраар дагаж мөрддөг гэдэг тийм асуулт гарч ирдэг байна. За яг static static price гэдэг нь юу байдаг вэ? Жишээлбэл static price гэдэг нь ерөнхийдөө илүү нэг юм одоо тогтвортой маягийн үн гэсэн үг. Одоо жишээлбэл нэг үйлрэл нэг үн гаргадаг ч гэдэг юм уу. Эсвэл нэг тийм тодорхой үн гарч тэрийг маш тийм хатуу чанд мөрддөг тийм үнэлгээд хэрэглэдэг. Энийг бол static price-ыг бол манайхан одоо нэлээд сайн хэрэгжүүлдэг. Ерөнхийдөө одоо олон улсын чиг хандлага бол ерөнхийдөө static price биш илүү dynamic price гэдэг зүйлээр илүү төвлөрдөг болж байгаа. Яагаад тэгж ийм нөхөр ерөнхийдөө эрэлт нийлүүл тухайн үед одоо хэдийн хэмжээний хүмүүсийн буудлын хэрэгцээ байж тий. Дээрээс нь тэр болгоноос хамаарат өдрөөр нь том хэмжээний одоо том болон жижиг эрэлтүүдэд зориулсан тийм олон янзын үнэтэй ерөөхдөө барьж тэр динамик үнийг барьдаг. Тэр нь болохоор илүү нөгөө үн уян хатан буюу хурдтай өөрчлөгддөг. Одоо шил бид нар бол одоо энэний тоо жишээ бол мэдээ гадагшаага явахад бол янз янзын үнээр буудалд байлж байдаг тий. За нэг удаагийн байрлалын дээр магадгүй 2-3 үнээч байлах боломжтой байдаг ч юм. Тэгэхээр энэ зүйлүүд нь өөр динамик прайсыг баримталж байгаа хэлбэр байдаг л да. Мэдээж үнэ зүү гаргаагүйгээс болж одоо мэдээж хит өндөр үн тавьчихдаг тийм өөрсдийнхээ үзүүлж чадах үйлчлэгээс өндөр бид нар бол гой үсгээ үзүүлнэ алаад өгнө гэх нэг тийм гой юм тавьсан байдаг. Тэр нь эргүүлээд нөгөө нэг жочид маань одоо жишээлбэл юу байна те одоо юу гэдгийг өндөр хүлээлтэд орчихдог. Тэгээд өндөр хүлээлтэд ороод ирэнгүүт яг тэрэнд нь таарсан үйлчлэг янз юм үзүүлэх үүсэлт энэ эргүүлээд нэг онлайн дээр ч гэх юм уу эсвэл нэг хэрэглэгчийн дүндээ цэрэг хандлага үүсгдэг ч гэх юм уу тийм нэг гаж. Мэдээж баг үн тогтооно гэдэг бол мэдээж эрсдэлтэй тийм одоо хэдэн төгрөгийн үйлчлэгээ үзүүлж байгаа хэдэн төгрөгийн зардал гарч байгаа тэрэндээ тохирсон үнийг давж. Тэгэхээр ерөнхийдөө бол үннийг бол яг тийм тохирсон хэмжээтэй гарч байна. Дээрээс нь яг үнэн дээр тохирсон байна гэдэг маань одоо яг үгээр одоо жиш бодолч өрөөний төлөвлөлт гэж байна. Олон төрлийн өрөөний төрлүүд. Тэгмээд тэр өрөөний төрөл нь бас хэрэгж байгаа сегментээр хамаарат одоо дагалт үйлчлэгээс хамаарат бүгд өөр өөр байж байна. Тэгэхээр тэр болгон дээр нь бас үнийг зөв тооцож хэрэгтэй. Хэрэгжийн сегментээс хамаарат одоо 306 гэдэг нэг л өөрөө байлаа гэхэд тэр өрөөг ямар сегментийн ямар хүн байна гэдгээс нь ямар хэрэглээ байна гэдгээс нь хамаарат өөр үн тооцож байгаа. Одоо шил өглөөний цай орсон, өглөөний цай ороогүй, эсвэл буцаах боломжгүй, cancellation free буюу хизээж буцааж болно ч гэдэг юм. Маш олон янзэр. Ер нь бол өрсөлдөгчийн үнийг дагах нь зөв үү гэсэн асуултанд яг өрсөлдөгчийн үнийг одоо дагахгүй байх нөхцөл бас байхгүй. Одоо өрсөлдөгчийн үнийг тодорхой хэмжээ заавал дагаж явах хэрэгтэй. Гэтэ хамгийн гол юм бидний өрсөлдөгч хинбэ гэдгийг мэдчих хэрэгтэй. Compset буюу competitor set гэдэг заавал гарч явах хэрэгтэй. Тэдний үнийг заавал follow хийж харж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол цаад бол чинь юу бодоод, юу сэтгээд яаж тоглоод байгаа тэрийг барьж байгаа. Тэгэхдээ хамгийн гол зүйл юу вэ гэхээр бид нар өрсөлдөгчийн үнийг нуухраар дагаж болохгүй. Шууд эднийх үнэ буулгацсан байна, өсгөгцсөн байна.
Тэгвэл бид нар өсгий буулгах гэж болохгүй. Яг бол энэ дээр өөрсдийнхөө тоглолт, өөрсдийнхөө онцлогт харуулсан, өөрсөндөө хамаарсан үйлчлэг юмнуудыг гаргаж ингэж ашиглах нь илүү зөв байдаг. Яг хуу өрсөлдөгчийн үнэн дээр бол илүү ажиллаж өгдөг нөө Rate Spider, Rate Shopper гэх юм уу мэргэжлийн одоо хэрэглэгдэхүүн төлөвлөлт байж идэг. Тэрийг нь харангууд одоо шил хэрэглэгчийн өрсөлдөгч бол би одоо жилийн 365 хоногийн өдөр үнийг өөрчлөх боломжтой. Хизээ яаж өөрчлөх. Тэгмүү тэрийг бол одоо шил өнөөдөр хин нэгэн хүн одоо тэднийх үнэ ийм болгоцсон байж тээ гэдэг шуумаар одоо би үнэ өөрчлөх өөрөө буруу. Тэгэхээр тэрийг бол онлайн дээр тийм трак хийж байгаа. Тэрнийг дамжуулж өөрсдөө яг тэдний өдөр үнэ ингэж өөрчлөлөө шүү, мэдчихлээ шүү гэдэг нэлтээс нь хамаарч одоо тэрийг хийж явах хэрэгтэй. Наадах чинь нэг сонир сэтгэл зүйд нөлөөлсөн үнэлгээ гэдэг зүйл байдгийг. Гэтэ тэр бол яг ашиглах нь зүйтэй гэдэг болооч манай дээр одоо шалгал нөгөө номин одоо шалгал юу байдаг штэ нөгөө нэг хямдарсан 10,000 төгрөгийн юм хямдраад 9,999 болчлаа гэдэг шиг яг манай дээр яг нэг тэрэн дээр тийм жоохон яг Монгол сэтгүүдээр тийм жоохон сөрөг ч юм уу тийм юм гараа. Гэхдээ юу байж болов зөвөр гаргаж ирж болно. Одоо шалгал одоо value гэж ярьдаг тийм үү үнц юм. Тэрийг жишээлбэл заавал бид нэр одоо үнийг одоо буулгах аргаар дискаунтлдаг. Одоо зөвхөн үнэ хямдруулах өрсөлдөөл хийгээд байгаа. Тэр оронд бид үнэ хിവэр нь хадгалаад одоо дагалт үүсгэх нэг одоо үнийг нь хадгалангууд одоо магадгүй энэ дотор танд ингээд саун эрхий бичиг дагалж байгаа гэж үздэг. Тэр нь ингээд давхар нөгөө бусад үйлчлэгчнүүдэд давах гэж оруулах гэж тийм үг. Тэгэхээр яг энэ маань өөрөө одоо хэрэглэгчийн сэтгэл зүйд одоо ямар үнээр харагдвал юу дагалбууж харагдвал үнцэнтэй вэ гэдгийг харуулж байгаа юм л дээ. Тэгэхээр энийг үл хэрэглээд авч үзэх нь зөв. Гэхдээ манайхны хамгийн сайн баримтлагдаг одоо 300,000 төгрөгийн имийг 299,900 гэж тавьдаг бол өөрөө яг тийм жоох тийм манайхан тийм хүрч чадхааргүй аргалж байгаа. Тэрийг нуухраад байна. За наа чи нэг чухал асуулт. Одоо манай дээр ингээ олонх одоо дүнгийн шинээр байгуулгаж байгаа буудалч юм те. Одоо тийм бааз, кемп эднэрийн хамгийн том түгээмэл нэг алдаа нь яаж юм хэрэг үнэ зөв тооцдгүй rate structure буюу үнийн бүтэц гэдэг юм огт гарахгүйгээр бид хэлж байна. Энээс болоод яаж юм хэрэг одоо шил OTA гэж байгаа онлайн travel agent буюу booking.com, agoda.com, expedia.com, trip.com гэх юм уу. Эсвэл B2B төрлийн сувгууч гэдэг юм. Эсвэл хүүсэл буюу хөөний борлуулалтын сувгууч гэдэг юм уу. Гэх мэт юм байгаа. Тэгмүүд эдгээр маань ороод ирэхэд адгийн наацхан бодоод booking.com дээр дамжуулаад өрөөгөө зарахад 15% шивхэлдэг. Тэгмүүд одоо манай дээр ямар ч буугдал нээсэн тохиол Booking-тэй хамтарч ажиллахгүй байх арга байхгүй. Яг бол энэ Booking, Agoda, Expedia гэдэг нь ерөөсөө жишээ буудлын салбарыг бацсан хамтсан юм акул хүмүүс. Тэгэхээр эднэртэй хамтарч ажиллахгүй бол борлуулалт алдчихдаг. Хамтраад ажиллахаар ордынхаа 15%-ыг шууд хүчээр тушааждаг. Тэгэхээр анхнаасаа үнэ гаргахтаа яг үгээр өвдөө зориулсан буюу одоо борлуулалтын зардал гэдэг зүйлийг заавал шингээж өгч гаргаж авах хэрэгтэй. Тэгвэл борлуулалтын зардал мэдээж түүр оператор аюулгүй шин компаниуд ороод ирэхэд тэднэрт өгөх дискаунтын зардал ч гэдэг юм тий. Тэгэнгүүт одоо борлуулалт болгоны ард зардал гардаг гэдгийг анхнаас үнээр тоосч өгч байна. Энэ дотор л яг нь шууд борлуулалт гэдэг. Одоо шууд борлуулалт гэдэг нь дийлэхтэй вебсайтер хийдэг л тий. Тэгэнгүүт вебсайтн дээр одоо шууд манайхан дээр 10 сая төгрөг ч юм уу нэг сайт хийлгэжтэй. Тэгэнгүүтээ жилдээ нөгөө вебсайтаар нэг 10хан захиалга авдаг тийм юм гарч ирэх хандлага. Тэрийг бодоод үзвэл одоо 10 сая төгрөг вебсайт хийж 10 захиалга авч байгаа нэг захиалга сая төгрөг авч байгаа юм тийм. Тэгэхээр энэ болгоны чи арт бас нэг зардал юм байж байгаа гэдгийг бас зөв тооцож ямар төрлийн одоо борлуулалтын сувг бидэрт өгөөж өндөртэй байна гэдгийг мэдээж тэгж байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар бол онлайнаас салах юмш боломж байхгүй. Тэгэхээр онлайн дээр дотор нь бид нэг зөв ажил сурах хэрэгтэй. Удирдлын төлөвлөгөө гэдэг нь ингэж байгаа. Яг нэг календарчсан төлөвлөгөө гэж бодох байхгүй. Тэр нь эргээд яаж юм гэхээр одоо ингэ одоо 3 сарын 8-нд цэргийн баяр болно. Гэхдээ эмэгтэйчүүдийн баяр болно. 18-нд цэргийн баяр болно. Цагаан сар болно. Хүүхдийн баяр болно. Наадан болно. Тэгээд энэ болгон чинь нэг бага эрэлтүүд гэж юм байгаа байхгүй. Их эрэлтүүд гэж байгаа бага эрэлтүүд гэж байна. Тэнгүүт нь энэ ямар арга хэмжээ, ямар баяр ёслол хизээ болох вэ? Одоо шилбэл нэг юу байдаг. Одоо high season буюу жуушны үеэр дууслаа. Дуусангууд нь 9 сард нэг сургууль цэцэрлэгээд жоохон борлуулалт унжих юм бол 10 сараас буцаад борлуулалт. Тэр нь яаж вэ гэхээр баяр ёслол нөгөө нэг найр наадмын үйлрэл хэлцдэг. Тэмүүт найр наадмын үйлрэлч ийм юмнуудыг буудал
бааз эдгээр маань өөрсдөө төлөвлөж идэг. Тэгэхээр энэ үеүүдэд бид нэр ямар үнээр гарах вэ? Одоо шил баяр наадам, найр наадмын үеэр дээр яг дандаа нэг хурал хүлээ авалт, нөгөө нэг найр наадмын том хүлээ авалтын заалууд эдгээр дүрч. Тэгвэл тэр хүлээ авалтын дүүрч авч тэнд ирсэн урсгалыг татаж авахар буюу нэгсэнд бол одоо үн юмаа гаргахтаа нэгсэнд бол буудлын үнээр түшгэлж биш нөгөө нэг хурал хүлээ авалт нөгөө найр наадам тэрэнд нь зориулсан юм гаргаж тэрүүгээр урсгалаа авч байгаа тийм зорилттой гэж гарч байгаа. Тэгэхээр нөгөө нэг их бага эрэлтүүдийг тооцоод ямар баяр ёслол хизээ болох вэ гэдгээ тооцоолаа тэрэнд нь таарсан үн одоо маркетинг урамшил төлөвлөгөөгөө гаргаж үзэж. Тэгэхээр жилээр нэмж төлөвлөж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол манай буудлын салбарт бол төлөвлөгөө гэдэг зүйл маш чухал байдаг. Ер нь бол ингээд юу гэдгийг одоо жилээр нь ерөөхдөө яг тэгэхээр буудлын чинь дандаа тодорхой ирэх хугацаанаас өмнө захиалга өгчдөг. Walking guest гэдэг зүйл их өндөр буюу гинт чамдам чирээдэр одорсон хүн өндөр байх тусмаа манайх төлөвлөх боломж байхгүй үйлсгээ алдчихдаг гэсэн. Урьдчилан захиалга авч явах тусмаа үйлсгээ сайжирч яадаг буюу төлөх боломжууд гарч яадаг. Тэгэхээр одоо хизээ хідэн хүн ажиллах уу? Хизээ ямар хүмүүсээ хамраах уу? Өглөөний цайн дээр яг жишээл хэдний өдөр ямар хэмжээний өглөөний цайны эрэлтүүд одоо юу хэрэгцээнүүд байгаа гэдэг юм ярих юм бол илүү нэг шинэ сайн хоолносээр хангадаг юм уу? Яг тэрийгээ дагаад ерөнхийдөө гаднаас ирж байгаа жуулчид аялал жуулчлалын компаниуд ингээд хагас жилийн өмнөөс захиалга өгдөг хэлдэг байхгүй. Тэгэхээр тэрэнд нь таарууд төлөвлөж ажиллах юм. Манайхан дээр бол нэг яалтчгүй дахиад нэг гараад байдаг сул юм яаж юм бэ? Буудал барьсан бол зөвхөн буудлын өрөөний орлогоос бүх орлого олно гэж найдаад зөвхөн тэнцэнэ бүх маа тавьчаад. Тэнгүүд одоо шил 4, 5 тэгээд одны зэрэг өсөх тусам одоо шил магадгүй нөгөө тухайн буудлын 30% ч гэдэг юм уу. Нийт одоо барилга байгууламж 30% нөгөө нийтэд үйлчлэгийн талбай болж байна. Тэгвэл тэр үйлчлэгийн талбараас орлого олж чадах гэж байна. Тэгэхээр яг энэ зүйл дээр яаж юм гэхээр одоо зарим буудлын дээр чинь бид гадшаа явахад буудалд нь 7 хоног гараа явахад ийм үйлчлэгүүд байсан юм уу гайх. Яг тэрний алдаа бол манай дээр маш их байдаг. Ямар үйлчлэгүүд байгаагаа бусад хөрдөг байна. Тэгэнгүүт энийг яг юу хийж чаддаг вэ гэхээр апселинг буюу кросселинг гэдэг зүйл байна. Одоо энэс нь жуулчид танахаас захиалга өгөхөөс ихсүүлээд одоо манай дээр ямар үйлчлэгүүд вэ? Спа байгаа юм уу? Бассейн байгаа юм уу? Угаалга байгаа юм уу? Эндүүд байгаа юм уу? Морь унах үйлчлэг байгаа юм уу? Тийм юмнуудад давхар ингээд нүүдэлт санал болгоод ийм үйлчлэгүүд маш их байдаг. Энийг хамгийн их авдаг гэж ингээд. Тэгээд энэ нь эргүүлээд яаж юм бэ? Зөвхөн өрөөнөөс 500 сая төгрөг орлох байсан бол тэр хүнийг өрөөний 500 сая төгрөгийн орлогон дээр нэмээд одоо юу гэдэг бусад хоолоо зарчиж байгаа, машинаа зарчиж байгаа, гараашаа зарчиж байгаа, спагаа зарчиж байгаа ч юм уу. Тэгээд нөгөө хүн хэрэглээг нь авч, үйлчлэгийг нь үзүүлж, тэгээд энэ дээр бид нэр ингээд 500 сая төгрөг шиг сая төгрөгийн орлого олох боломжийг бий болгож байна. Тэгэхээр энэ апселинг буюу кросселинг гэдэг зүйлийг бид нар маш сайн сурах хэрэгтэй. Энэ техникүүд, технологиуд бас байдаг. За ер нь бол манайхны хувьд өгөн тогтооход түгэмэл гаргадаг алдаа хамгийн номер 1 хүн бол ерөөсөө юу вэ? Маш хатуу нэг гаргачихдаг. Одоо хатуу буюу одоо нэгсэнд бол одоо тийм хитгэн ерөнхий тэгээд ерөнхийдөө хизээж юу вэ? Тэгэнгүүт нь одоо магадгүй тур оператор ч юм аялын компаниуд ирээд бид нар танаад 50 өдөө групп өгөх гээд штэ. Гингүүт манай үн иймэ бандан тас. Эсвэл нэг хүн ирээд би танаад сарын хугацаанд барилах гээд штэ. Үгүй манай үн иймэ бандан тас гэдэг ч юм ийм. Тэгээд яг нөө тухайн хүний хэрэглэнээс. Жишээлбэл манай орон нутгад байдаг газрууд яаж юм бэ? Өглөөнийхөө дийлэх буудал базууд өглөөнийхөө үгүй биш үнэндээ өглөөний цаг заавал багтаасан. Тэнгүүт нөгөө хүмүүс маань яаж юм бэ? Өглөө 5 цагт ингээд дараагийнхаа маршрут руу гараа явчихдаг. Тэр тохиолдолд манай өглөөний цай 8 цагаас өгнө гэсэн хэрнээ 5 цагаас гараа явахтан заавал өглөөний цайтай аваа гэдэг. Тэнгүүт энэ маань эргүүлээд нэгсэн бол одоо тухайн хүний хэрэглээг авахгүй илүү юм шахамдууд нөгөөдөлцөн сэтгэлний болж байгаа. Одоо тэгээ тэгж явсан аялын компаниуд шиг бол дараа нь хүний өгөх гэдэг асуудал үүсэж байна. Тэгэхээр одоо тухайн хувь хүн хэрэглээнд нь тас нэгдүгээр гарч байгаа хэвээр. Хоёрдугаарт яаж юм гэхээр dynamic pricing буюу нэг одоо юу гэдгийг одоо уян хатан байж чадах үн дээр тооцож байгаа хэвээр. Гуравдугаарт нэг хэрэглэгч сегмент гэдэг юм эсвэл тодорхойлоод ямар хэрэглэгч ямар хэрэглээ эрэлт байна гэдгийг тодорхойлоо. Одоо шийдвэл би л одоо ингэж байгаа байхгүй. Орон нутгад байгаа бол өдрийн хоол, оройн хоол ингээ 3 хоол идэх хэрэгцээ байна. Тэгтэл нөгөөх маань яаж юм бэ? Манай тийм хоол байхгүй гэдэг юм уу нэг өөр юм гаргаж байгаа. Тухайн хүндээ төрсэн. Манай дээр хин ирж байгаа. Юу хүсэж байгаа гэдгийг мэдээж тэрэндээ таарсан үнийг бид гаргаж сурах хэрэгтэй байдаг. Дээрээс нь бас нэг манай дээр яаж юм гэхээр одоо ялангуяа орон нутгад байдаг хүмүүс багцуудыг гэхдээ сүүлийн үед жоохон туршилтаа баазууд багцуудын үнэ бас сайн гаргадаг. Тийм багцын үн гаргаж чаддаг юм байна.
гэдэг. Үн дээр маш тийм олон янзын тоглолт хийдэг. Дээрэс нь би түрүүн бас нэг дурдсан. Үнэн дээр одоо юу гэдэг зардлуудаа тооцохгүй. Одоо зардал гэдэг нь борлуулалтын зардал буюу өвдийн зардал, яаж шимтгэлийн зардал гэх юм. Энийг тооцохгүйгээр үн гаргацдаг. Энэ бол ерөөсөө хамгийн төвөл гардаг. Үн дээр гардаг л та.